Монгол Ардын намын баг хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой болсон уу гэдэг зүйлийг асуумаар байна. Ер нь бол нэг зүйл байгаа. Ерөнхий сайд засгийн газар тэргүүлдэг. Тэгээд улсын хурлаас ерөнхий сайдыг томилоод ерөнхий сайд өөрөө сайднаар томилдог шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг засгийн газрын асуудал гэж яриад байгаа. Тэгээ би бол нөгөө Монгол Ардын намын гишүүн учраас сайн мэдчихээн. Яг тэгвэл хамгийн анх их хурлын дарга ерөнхий сайдыг бол чуулганаар томилсны сонгосны дараа Монгол Ардын намын баг хурл хуралдаад ерөнхий сайд одоо Монгол Ардын намын даргаас энэ засагт одоо арьцсан намтай хүн намтай хамтарч ажиллая гэдэг саналаа оруулсныг Монгол Ардын намын баг хурлын үе төлөөлийн төв байгууллага дэмжиж тэрний дараа сайдрыг томилоод явсан чинь ерөнхий сайдын бүрэн эрх асуудал байхгүй. Тэгэхээр процесс нь бол ингэж явсан. Тэгээд сая ч гэсэн ерөнхий сайдын хувьд Монгол Ардын намын даргын хувьд баг хурлаараа энэ асуудлыг одоо энэ хоёр намтай хамтарч ажиллахыг эндээс сайд нар одоо томилохыг тэмцсэн учраас эргээд ганцаараа шийдэхгүй баг хурлаараа хамтын байгууллагаараа шийдъя гэд баг хурлаа хуралдуулаад баг хурл хуралдангууд эцсийн шийдвэр нь ерөнхий сайдын одоо зарлан хуралдуулснаар хуралдаад эндээс гарсан шийдвэр нь гэрээний үүргээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр цааш засгийн газараа явуулъя гэдэг асуудлыг ярьсан байхгүй. Түүнээс ерөнхий сайдыг огцруулах, засгийн газрыг огцруулах гэдэг асуудлыг ерөөсөө тэнд яриаггүй. Яг хөө тий өнгөрсөн энэ процессуудыг та дүгнэж яриад байна шүү дээ. Тэгэхээр одоо хамтран засгийн газар дээр яригдж байгаа гол асуудал нь цаашид ер нь энэ ерөнхий сайд өөрөө энэ засгийн газараа тэргүүлээд ардчилсан намын засгаас гарсан ч гэсэн дараагийн хамтралаа үргэлжлүүлээд явах хэсэг дээр л ихтгэл хүлээлгээч гэсэн тогтоолоо одоо их хурл руу оруулах гэдэг байна л да. Тэгээ энэ бол үндсэн хуулийн хүрээнд явж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр та коноп дарах хууль тогтоогчийн хувьд ер нь энэ хамтралыг энэ ерөнхий сайдыг цааш өрн ажиллаа үргэлжлүүлэх явах нь зөв гэж үзэж дэмжиж дарах уу эсвэл одоо эсрэг байр суурьтай гэдгийг л асуугаад. Тэгэхээр хэвлэгэн нэг юм ойлгох хэрэгтэй. Одоо яг оруулж ирсэн албан ёсны томьёол их хурлын гишүүдийн гар дээр ирээгүй байгаа шүү дээ. Хэвлийн мэдээгээр л ингэ яваад байгаа тийм. Эсвэл одоо хин нэг хүмүүсийн мэдээгээр. Тэгэхээр асуудал нь бол тодорхой шүү дээ. Монгол үгүй тэр чинь тодорхой биш байхгүй. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Монгол Ардын баг хурлаар ерөөсөө яриаггүй байхгүй юу. Тэгэхээр ерөнхий сайд үгүй тийм ч хамаатай. Яг тэгвэл одоо улс төрийн нам сонгуульд олон улсын улс төрийн нам өөрөө үндсэн хуулийн дагуу эн чинь нэр дэвшүүлж байгаа шүү дээ. Олон улсын нам ерөнхий сайдад нэрээ дэвшүүлнэгээ заасан байгаа шүү дээ. Тийм учраас ерөнхий сайдын хувьд цаашаа өөрөө одоо арьцсан намыг юм уу те хүн намыг юм уу аль нь гэрээний үргээ зөрчсөн гэж үзээд энэ намтай хамтрахгүйгээр бусад намтай хамтраад юм уу ангараа явах гэдгийг ерөнхий сайд өөрөө томилж оруулж ирнэ шүү дээ. Ерөнхий сайд нь хэн байхаас үл хамааран. Өөрөөр хэлбэл одоо ерөнхий сайд энэ одоо гэрээний үргээ зөрчсөн гэдэг дүгнэлтийг бодлогын зөвлөл гэдэг зүйлээр гаргана гэдэг танилцуулгыг баг хурл дээр хийсэн. Өөрөөр хэлбэл бодлогын зөвлөл гэдэг нь энэ хамтарсан 3 нам ба шүү дээ. Хүн нам, арьцсан нам, ардын нам 3-аас бодлогын зөвлөлөөрөө аль нь гэрээний үргээ зөрчсөн гэдгийг дүгнээд энийг дүгнсний дараа гэрээний үргээ зөрчсөн байна гэдгээ тодорхойлоод тэр намтай хамтрахгүй гэдэг шийдийг гаргах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр чи аль нам гэрээний үргээ зөрчсөн гэдгийг өнөөдрийг албан ёсоор бодлогын зөвлөлд дүгнээгүй байгаа байхгүй юу? Баг хурлын тогтоолтоор бол бүлэгтэй нам гэж байгаа юм билээ шүү дээ. Тэгэхээр би засаглалыг хямралт. Тэгэхээр би энд нэг л хариулт хэлээ. Энд бол Монгол Ардын намын дээр Монгол Улс ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө яг албан ёсны тайлбарыг л өгнө. Энэ хүн тайлбарыг өгч энэ чинь эцэлэгдэн шүү. Түүнээс хажуугаар нь бид нар одоо их хурлын гишүүд орж ирээгүй томьёол дээр орж ирээгүй санал дээр тим юм гээд яриадах нь тийм зарчмын зөв биш байхгүй. Би бол байр суурийг илэрхийлж байгаа нь Монгол Ардын намын баг хурлаас гарсан анханасаа хамтрна гэдэг саналыг дэмжиж хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж явсан. Одоо Монгол Ардын нам гэрээний үргээ зөрчсөн намтай хамтрахгүйгээр одоо засгийн газраа цааш байгуулад явна гэсэн энэ саналыг дэмжиж л явна. Тэгэхээр өөрөөр хэлбэл ерөнхий сайд гэдэг хүн аль нам нь гэрээний үргээ зөрчсөн юм бэ? Тэгээ аль намтай хамтраад явах юм бэ? Ангараа явах юм уу гэдэг саналаа өөрөө оруулж ирнэ шүү дээ. Тэрний дараа бүх зүйл тодорхой болно. Тэрний өмнө ийм таамаг янз бүрийн юм бас ярих нь тийм зохистой биш. Тэгээ баг хурал дээр ерөнхий сайд би ерөө хамтарсан засгийн газрыг үлдээхгүй гэвэл огцорно гэж мэдгдсэн гэдэг яриа гадуур яваад байгаа ш. Та баг хурлын гишүүн тэн дээр сууж исэн үний үед яг тийм мэдээлэл гарсан юм уу? Ерөө тийм мэдээлэл гарсан бол одоо ингээ итгэлцэл гэдэг юм эргээ ороод ирэх сонирхолтой байна. Тэгэхээр ер нь одоо цаашдаа бол ингээд одоо энэ одоо ардын намын хувьд арьцсан нам хүн намтай хамтарч энэ одоо том төслүүдэд хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаа тогтвортой одоо засаглалаа хэрэгжүүлэх боломж хэрвээ байхгүй гэж үзэж байгаа бол миний хувьд бол ажиллахад хүндрэлтэй байна гэсэн утгатай зүйлийг л хэлсэн шүү дээ. Тэр нь бол одоо үнэн тий. Тэгэхээр энэ хэлж штэ би яг л дахиад эргээд цэг дээр ирж байна. Ерөнхий сайд өөрөө энэ дээрээ бүх тайлбараа бүх мэдээлэл хийн. Тэрний дараа л энэ хамгийн одоо яг энэ зарчмаар явж байгаа юм байна л гэдэг зүйл их тод болно шүү дээ. Энэ бол хамгийн ойлгомжтой асуудал байна.